Сайн байцгаана уу? Cherry Books өгийн Монгол Adventist булан маань Ховд аймгийн Ховд хотоос мэдчилж байна. Энэ удаагийн маань зочноор Ховд аймгийн Баярт мэдээ түгээгч Даваа Сүрэн маань оролцож байна. Тэгээ Даваа Сүрэн маань миний урилгыг хүлээж аваад, бидний урилгыг хүлээж аваад манай Cherry Book маань ярилцахаар ингээд бидэнтэй холбогдож байгаад баярлалаа. Баярлалаа. Өөрийнхөө тухайд танилцуулахгүй юу? Ямар мэрэгжилтэй? Одоо Баярт мэдээ түгээгчээс гадна өөр ямар мэрэгжилтэй вэ гэдэг талаар. Намайг Сүхбатэн Даваа Сүрэн гэдэг. Тэгээ би 2019 онд их засаг их сургуулийг хувцсны дизайнер мэргэжлэр төгссөн. Тэгээ одоо болохоор Ховд их сургуульд нэг англи хэлний багшаар 2 дугаар курс сураа явж байна. Оо за. Тий. Тэгээд давхар бас Баярт мэдээгээ түгээгээд Баярт мэдээ түгээгчээ. Саяхан хэдэн сарын өмнө бас Монголын Баярт мэдээ түгээгчдийн 4 сард хамрагдаад төгсөөд ирсэн шүү дээ, тий. Тэгээ одоо Ховд хотод болохоор нөхөртэйгээ хамт амьдраад амьдраад хүүгийнх нь хөр хүүгийнхээ хамт амьдарч. Та нар хизээ Ховдод ирв? 3 жилийн өмнө ирсэн. 3 жилийн өмнө ирсэн. За тэгээд энэ нутгийнхаа онцлогоос хуваалцах юм бол за их өрмөц газар 16 ястан үндэстэн хамт амьдардаг. Тэгээд маш тийм өндөр сөвлөг уултай. Хүмүүсийн зан чанар гэвэл их тийм шудраг хүмүүс байдаг. Тийм төс тас илүү дутуу тийм зан чанар байхгүй. Тийм хүмүүс байдаг. Тэр нь маш их таалагддаг. Өшөө өөр онцлог зүйл. Тэгээд анх ирээд тийм гадаадд ирсэн юм шиг санагдажсэн нэг тийм сүлэг уултай. Тэгээд нэг хэсэг газар ногоо мөрлөө бос газараа юм цөлтэй юм шиг нэг тийм сони ертөнцтэй ирж исэн. Миний хувьд ч гэсэн бас Ховд аймагт анх удаага ирж байгаа. Тэгээд байгалийн гайхамшигыг мэдрэхээс гадна би бас тарвсны диважинд ирсэн юм шиг санагдаад байна. Тий. Ханаас айгу тарвс тий. Гоё юмтай. Тэгээ айгу хямдхан. Тий. Өдөр болгон л идмээр л санагдаад байна. Гайхалтай. Тий. Би бол тарвсны ороо юм байна. Тарвс тингаагаар алдартай л да. Тэгээ тингаанд нь би жоохон бас дургүй. Тий. За тэгээ Даваа Сүрэн маань анх яаж сүмд явж Бурхныг хүлээж авсан бэ? Таньсан бэ? Тэр талаас бид нартай хуваалцвал. Анх болохоор би 11-р ангид байсан баха. Тэгээд хичээлээ тараад явж байсан. Манай нөгөө гэр болохоор маш хол байхгүй юу? Бараг ингээд нэг уулд авч иж сургуульд очдог. Өө за. Хичээл тараад маш хол зам туулж иж гэртээ. Аль аймгийн? Нөгөө юу? Налаах байхгүй юу? За Улаанбаатарын. Тий. Нэг дүүрэг тий. Тий. Тэгээ нөгөө да хичээлээ тараад ингээд явж исэн чинь ээж надад залгасан. Тэгээ миний охин дүүгээ аваад ирээрээ гэсэн. Дүү 3 цагийн дараа тарах байсан. Би хаана байхаа мэдэхгүй байсан. Тэгсэн чинь яг тэгээд хаана байх вэ гэж бодоо явж исэн чинь надад нэг хүн тааралдаад за энэ англи хэл гитарын сургалтын гар урлын сургалт болж байна. Ингээд яг одоо болж байна. Ингээд суугаа яваач гэсэн тийм урилга өгсөн байхгүй юу? Тэр монголмаа гэж байсан. Тэсэндээ самтлагын байрын мэдээ явагдчихсан байхгүй юу? Яг тэр үед тэгээд ирээд надад урилга өгсөн чинь би тэгээд энэ ямар гоё боломж вэ нэрээ ингээ энд байж байгаа дүүгээ авчиж болох юм байна штэ гэж сэтгэгээд тэгээд тэнд очижсэн анх. Тэгээд бурхан таньж мэдчихсэн. Тэр үед миний ээж нөгөө нэг хорт авдар өвчнөд байсан байхгүй. Цусны хорт авдар өвчтэй. Тэгээд очоод нөгөө батгах пастор нисэн. Тэгээд тайзан дээр гарч ирээд ингээд Иесус онгой эмэгтэйгээс төрсөн мэдхийг хүсчихвэл манад ирээрээ бурхан бол ингээд гэдэг юм гайхамшигтай бурхан шүү гэж хэлжсэн. Тэгээд би бурхан эдгээдэг гэж штэ нэрээ яагаад манай ээж өвчтэй байгаа штэ гэж бодоо тэгээд очижсэн. Тэгээд танай ээж идэгсэн үү? Идэгсэн. Амаа та бурхны гайхамшигаар танай ээж цусны хорт авдар өвчнөөс идэгсэн байна тий. Тэгж ойлгож болох юм. Яг намайг Христ тэгч болоо 6 сарын дараа ээж гэд ирчихсэн. Амаа чи тэгэхээр ээжийн төлөө залбирч байсан байх юм тий. Анх сүмд очоод хамгийн түрүүнд залбирсан залбирал бол яг тэр байсан. 2 залбирч ирсэн. Манай ээж гэдгийж өгөөч гэж залбирч ирсэн. Амаа. Үнэхээр гайхалтай юм аа. Тэгээ бурхны одоо чи хэрв бурхны одоо ингээд ивэл бидний хүн болгоны амьдралд үнэхээр гайхамшигтайгаар үзэгддэг. Тэгвэл чи бурхныг хэн гэж төсөөлдөг вэ? Одоо аав гэж төсөөлдөг. Тэгээ их дотн юм шиг санагдав. Одоо хүнтэйгээ адилхан. Тэгээс илүү л дээ. Яг тийм аав юм шиг санагдав. Мэн гайхалтай. Үнэхээр би ч гэсэн бас хувьдаа бурхныг бас аав, эцэг, аав гэж бас төсөөлдөг. Мэдээж бурхан эзэн тэр сүрж авахлантаа нэг. Гэхдээ бас айгүй их уян зөөлөн. Яг л тэр нэг хайр юм бурхан тий.
Яг энийг болохоор ээж болохоор их илүү ойлгох юм шиг санагдав. Хичнээн хүүхэд ингээ буруу зүйл хийж исэн ч гэсэн тэг үгэнд орохгүй байсан ч гэсэн тэг эвээ минь яаж энэ хүүхдэд туслах уу гэж л хүн боддөө шүү дээ. Тэрнээс биш энэ муу юм биш тийм буруу өстө муу гэж боддгоо. Яг бурхан яг тэгж боддог байх гэж би бодсон байхгүй. Тэгээд илүү их ойлгочихсон. Библийн дуртай дүр гэвэл ямар дүр? Давид хаан. Давид хаан. Үнэхээр дуртай. Давид хаан маш их залбирлын хүн. Би дуулал номыг унших маш их дуртай. Тэгээд хаан мөртлөө ингээ хүн чинь ингээ амир их мэдлэлтэй болохоор бас ингээ бурхнаа хайчдаг шүү дээ. Тий, бардамнаад ирдэг тий. Тэгсэн мөртлөө тэр хүн тийм зүрхсэтгэл байдаг байхгүй дуулал номыг уншихаар. Ер нь амьдралын туршид нэг л зүйлээр алдсан болохоос биш. Тэгээ би маш их хайрладаг. Яг надтай бас төстэй юм шиг санагддаг уншаа. Давид хааны дуулал, Давид хааны магтаал бол үнэхээр гайхалтай тий. Одоо энэ юу ховдод ирснээс хойш одоо 3 жил боллоо гэх. Тэгээд мэдээж энэ их хугацаанд янз бүрийн үйл явдлууд болж өрнөжсэн бас янз бүрийн гайхамшигуд бас бурхны эвлэлээр болж исэн байх гэж би бол итгэж байна. Тэгэх юм тэгээд бид нартай хуваалцах ямар нэгэн гайхамшиг эсвэл ямар нэгэн гэрчлэл байна. Нэг ийм зүйл болж исэн. Бурхны нэг ийм гайхамшиг миний амьдрал бидний амьдрал тохиолдсон ховдод ирснээс хойш. Би Ботын баярын мэдээ гэж хэлэндээ миний амьдралыг бас өөрчилсөн гэж би хэлээ. Бид хоёр зүгээр л ховдод ирээд ингээд нэг тийм тоглоом маягаар нэг баярын мэдээ ирүүл темээ гэж ярьжсэн. Тэгээд бас ингээд залбирлынхаа тэмдэглэлтэн дээр бичижсэн байхгүй. Тэгээ мартцсан тэрнийгээ. Тэгээд байжсэн чинь ингээд лиг конгресст яваад мэндэ ахтай ярилцаал ингээд ирээл. Тэгэл ярилцаад тэрс бүтнэ гэж бодоагүй. Тэгсэн чинь гинт холбогдоод буутаа ингээд баярын мэдээгээр ирэх болсон. Тэгэл ховдод ингээд театр төрөөслөл гоё хүмүүстэй нөхөрлөөл. Тэгэл яг тэгээ сүүлд нь ингээд тэр буутаа гэдэг пастор ирийг гэрчлээ ярихад ч гэсэн бид хоёр ингээд гэрчлээ ярихад ч гэсэн бурхан ямар гайхамшигтайгаар ингээд ховдын төлөө хүмүүсийг удирддаг юм бэ? Ингээд бидний нүдэнд харагдахгүй ямар гайхамшигтай зүйлс болдгийм бэ гэдгийг би яг тэр үед ингээд харж байсан. Тэгээ бурхан маш их талархаж байсан. Буутуу гэдэг нь хэн блэ? Бэдийн буутуу гэдэг нэг пастор байдаг. Тэгээ Австралийн пастор тий. Баярын мэдээгээр ирчихсэн ховдод. Тэгээ тэр хүнийг анхаарад яагаад би ингэж явж болохгүй гэж гисэн тийм бодол төржсэн байхгүй. Би яагаад ийм баярын мэдээний семинар хийж болохгүй гэж. Би яагаад өөрийгөө лектор болж биелүүлж болохгүй гэж бодчихсон. Яг үнэ. Анх танаас сүм яаж одоо ингэж ховдод сүм үүсгэе гэдэг тэр санаа төрөв яаж эхлэв? Төлөвлөгөө нь ямар байсан? Би яг сайн мэдэхгүй. Тэгтээ би моргуутай ингээ ханилаад байжгаад бид хоёр ингээд би говьд ажилдаг байсан байхгүй. Тэгтээ тэр бол миний нэг тийм хүсэжсэн зүйл биш байсан. Нэг миний сэтгэлд хүрэхгүй байсан. Миний хийх ёстой зүйл биш байгаа гэсэн. Уг нь говьчи одоо Монголын хамгийн алдартай компаниудын нэг шүү дээ. Тийм тэгээ яг ажиллаад ингээ гоё л ажилласан гэсэн үг үү? Тэгэл яг ингээд миний бүхэл юм байгаа юм л да. Гоё нэр хүнд байгаа юм. Тэгтээ тэр миний хүсэжсэн зүйл биш байсан. Тэгээд тэр үедээ би бол яг сая 300 сая төгрөг цалин авдаг гэсэн байна. Тэр бол миний хувьд маш их мөнгө байсан. Тэгээл надад миний хүссэн зүйл биш байсан. Тэгээд би залбирч ирсэн. Бурхан яг би зүрх сэтгэл минь юу хүсэж байгаа юм болоо гэж залбирч ирсэн байхгүй. Тэгсэн чинь нэг цоомогч намайг Филиппин руу нэг юм явуул гэд болт пастор яг одоо ирэх гэж чинь чи болт пастор тэрийг аваад одоо авчиж өгөө явуулах хэрэгтэй гэд надад тийм тушаал болгоод тэгээ би болт пастор руу ингээд залгасан чинь болт пастор надад чи одоо ингээд говьд ажиллахад ямар байна вэ гэж асуусан. Тэгэд би тэр үед надад энэ баймиргүй байна гэж би яг хэлсэн чинь тэгвэл яагаад мишнэр хийж болохгүй гэж чинь зүрх сэтгэл чинь үнээр хүсэж байгаа болно штэ гэж хэлжсэн баггүй. Бусд хүмүүс л гараа чи ийм гоё ажил хийж ийм гоё ийм сайхан цалинтай байж яагаад болохгүй гэж чи пастораар ажиллаа эмэгтэй хүн ямар ч ирээдүй байхгүй штэ гэж хүн болгонд тэгж хэлж байгаад ганц хүн яагаад болохгүй гэж гэдэг үг хэлжсэн. Тэгээд би шийдсэн. Яагаад би нэр болохгүй гэж тэгэл 7 хоногийн дараа халах төгрөг өгчихсэн. Тэгэл бурхуйтай залбирч гисэн. Хамтаа илгээгдэгээл. Тэгэл хоёул ховд явъя гэж хүрээдэрсэн. Тэгээ ямар сонирхолтой бас. Одоо ховд ирээдүйдээ ховд амир ховдынхаа сүмдээ зориулаад ямар төлөвлөгөө вэ? Аха. Би бол ховдод болохоор бид хоёр болохоор маш боловсролд анхаардаг. Энэ эцэг эхийн их гайхамшигтай хүмүүс гэж би боддог. Энэ бусад ингээ газар ингээ явж байхад ингээд
хүүхэд нь ямар юмд явж байгаа гэдгийг эцэг их нүрсэн анхаарал хандуулдаггүй шүү дээ. За энэ сүмд явж байгаа юм л юм байна. Тэгэхэд ховдын хүүхдүүдийн эцэгчүүд нь заавал ирж бид хоёртой уулзж үзээд тэр тухайн сүмийнх нь орчин нөхцөлтэй танилцаад тэгээд ингээд энэ хүүхдийг энд үлдээх үгүй юу гэдэг тэр шийдвэрийг гаргадаг. Бид хоёртой ирж одоо уулзж байгаагүй нэг ч эцэг байдаггүй. Тэгээд энэс миний хүүхд авч болох зүйл нь юу юм гэдгийг ингэж нэгтэлж асуудаг тийм хүмүүс ахгүй юм хэрэг гайхамшигтай эцэгчүүд нь ховд аймагт амьдардаг. Тэгээд босролт нь маш их анхаардаг хүүхдийнхаа. Тэгээд бид хоёр ингэж бодоод байгаа. Хилний нөлөөллийн төв байгуулвал ямар вэ? Ирээдүйдээ тий ховд аймагт байвал ямар вэ? Хүүхдүүдэд зориулсан тийм төв байвал ямар вэ гэж бодоод юм тиймэрдүү төлөвлөгөөл багаад байгаа. Нөлөөллийн төв. Тэгээ би нэг хүүхдүүд зориулаад гар урлын сургалт явуулж гисэн байхгүй охтуудын клуб байгуулад эцэгчүүд маш их дуртай байсан. Тэгээд яг л тийм л зүйлийг хий да. Ирчлөөтэй бэр тий гэж бодоод байгаа. Тэгвэл нэг ирчлөө жоохон хэцүү гэдэг юм. Хамагдмал мэдээл хөөчдөг байхгүй юу? Би зөндөө олоо одоо охтын клуб ихтүүлээд хөөгдөж үзчихсэн. Тийм. Христ гэл ороод ирэхээр ингээд дарам шахал амир ирдэг. Гэхдээ энэ олон дарамтын ард Бурхны ивэл заавал байдаг. Тийм. Тэгээ улам илүү ирч хүчтэйгээд би яг ингээд гоё охтын клуб эхлүүлээл ингээд амар үнээр урам аваа тий. Бурхан ямар гайхамшигтай юм бэ гэд миний клуб ингээд 10 20 охтуудтай болоод ингээд өргөжөөл ингээд гоё явж исэн баггүй юу. Тэгсэн чинь манай байрны эзний яг хүүхэд нь тэрэнд хамрагдаг болж таараад тэнгуүлээ Христ тахт ингээд мэдэнгүүтлээ бид хоёрыг нөгөө байрнаасаа хурдан явуулахын тулд эцэг их хурал дээр ингээд манай хүүхдүүдээ маш аюултай юмд яваад байна гэх ингээд буруу эцэг бөөнөрөө хамтдаа энэ хүний явуулж байгаа ямыг ингээд одоо цагтаад өргөдөл гаргаж өгье гэд өгцөн. Тэгээ эцэгчүүд маш буруу мэдээлэл өгцөн. Би тэрэн дээр Христийн шашны талаар ярьдгүй байхгүй юу? Тэр хувь хувьд нь баярын мэдээдгүйг л ирэх боломжтой хүүхдүүдийн ингээд урддаг байсан. Тэгээд намайг нэг өдөр ингээл хаалга тогшоол цагдаа орж ирсэн. Тэгээд аим сонир мэдрэмж идэв. Тийм шүү дээ. Айсан. Би шууд аим айсан. Тэгээд шууд байрнаас хөөж байгаа байхгүй юу. Тэгэл би бүр шокнд орж байгаа юм шиг. Тэгээд би тэр уулнаа гараад яага бурхан би таны төлөө ингээд юм хийж яхад ингэж надад ийм хариу барьж байгаа ингээд амар хуйлжсэн. Тэгээд яагаад энэ хүмүүс надад эсрэг ингэж байгаа. Би хүүхдүүд нь сайныг өгсөн шүү дээ. Би мууг өгөөгүй шүү дээ гэж хуйлжсэн. Тэгээд тэр амар шок. Би ерөөсөө өмнө амьдралдаа тийм мэдэрч үзчихсэн. Цагтаа дуудаж үзэж байгаагүй яг үнэ. Сайн мэдээд өгснийхаа. Тэр миний хувьд амар мэдрэмжсэн. Хамгийн авсан амар. Тэгтээ бурхан чиний алхмыг бурхан чиний одоо энэ хүсэл тэмүүллийг сонсож байгаа. Тэгээ хэдий их авчлага ирэх тусам чи тэр тусам гялалцсан. Бурханы ивэл улам илүү их дүүрэн байна. Тэгэхээр хичээгээрээ дөөмөн. Тийм мэдрэмж авчаасаа хата. За одоо яг ингээд бид нар одоо ингээд үйлчлэл хийгээд явж байгаа хүмүүс зөндөө сорилтууд таардаг гэж ярьж байна тийм. Тэгээ бас баяр хөөр бас байдаг. Тий. Аль нээл нь ээлжлэл явж байдаг. Тэгвэл чиний амьдрал тохиолдож байсан хамгийн баяр хөөртэй одоо итгэгч болоод одоо бурханд итгээд явж байсан цаг үе бас хамгийн баяр хөөртэй тийм цаг үе бол ямар вэ? Тийм хамгийн их баяр. Одоо ээжигээ идэх хэрэгтэл үнхээр баярлж лээсэн. Тэр бол гайхамшиг штэ. Тэгээд тэрэл бол одоо манай гэр бүлийнх нь бол маш хүлэн зөвшөөрдөг байхгүй юу? Манай эмээ өвөө ч гэсэн маш хүлэн зөвшөөрдөг. Миний итгэл бишэрлийг маш хүндэлдэг. Тэгээ энэ байгаа байдал нь хараад би бас хэдий ингээд гэр бүлдээ бас зөв нөлөөлөл үзүүлээ явж байгаа юм байна да гэж бодоод бас ингээд маш их баярлалаа. Үнэхээр гайхалтай ярилцлага байлаа. Тэгээд надтай хамт ийм сайхан ярилцлага өрнүүлсэн чамд баярлалаа. Тэгээд та хоёрын ажил үйлс танаа нөхөр та хоёрын ажил үйлсийг бурхан улам илүүхээр илбгээр юм байна. Тэгээд ховд хотод маань одоо бурхны гайхалтай сүм үүсгэгдээ. Тэгээ бурхны гайхалтай эвэл дүүрэн байна гэдэгт итгэлтэй. Тэгээд одоо хамгийн сүүлийнхаа үгийг чамд үлдээ. Сүмийнхаа одоо бидний ярилцлагыг үзэж байгаа хүмүүс зориулаад уран болгоод чам хэлэх үг байвал одоо хуваалцаж баярлаа. Тэгээд манай ховд аймгийн манай сүмд бол маш их олон хүүхдүүд явдаг. Тэгээд энэ хүүхдүүдийг харах болгондоо би өдөр болгон юм шинэ ирч хүчийг авдаг. Тэр бас нэг тэр баяр хөөр байхгүй. Тэгээд бид нар маань ингээд библ судлаад эсвэл ингээд бархнаас
залбирлагаа хариуг аваад бурхан дотор өсөөд ингээ гэрэлтээд явж байгаа бол миний хувьд яг нэг хүүхэд маань ингээд нэг амжилт гаргацсан юм шиг тийм амар их баяр хөөр ингээд байдаг байхгүй юу. Тэгээд Христ итгэх одоо амьдрал бол маш гайхамшигтай юм ивэл үрүүл ялангуяа тэр дундаа мишнэр хүний амьдрал гэдэг бол маш гайхамшигтай амьдрал. Тэгээд таныг бурхан дуудсан бол тэгээд та заа гэж бурханд байнга тийм хилдэг хүн байгаарэ гэж хэлж уриалмаар байна. Ямар ч зүйл тохиолдсон тийм байгаарэ. Тэгээд хүн ер нь ингээд амжилтанд хүрэх одоо тий сайн Христ итгэгч байх энэ алхам бол бурхан дотор өөрийгөө маш сайн таньж мэдгэл юм байна гэж би ойлгосон. Ер нь өөрийгөө боддоор нь ингэж үнэлж сайн муутай нь ингэж үнэлж хүлээж авах л энэ амар чухал юм байна гэж би ойлгосон. За маш их баярлалаа. Тэгээ бүхэн танаа гэр бүлийг элбгээр ивэх болтгой. Одоо хоёулаа хамтдаа үзэгчтэй баяртай гээе. За баяртай.